ойлгомжтой тий. Өвшө байлах ёстой температур ч юм. Цагаа тааруулахын тулд номны зурган дээр нэг дараад дээшээ дарна. За өдрөө сонгоод одоо гаргийн өдрөө сонгоно гэсэн. Өнөөдөр бүтэн сая өдөр юм чи 7-г сонгоод окей дарна. За одоо цагаа тааруулна. 13:47 ч юм уу гэдэг. Тэгээ цагаа яг одоо байгаа цагаа тааруулчаад окейгоо дараад идэвхжүүлж байна. Тэгээ буцаагаад номны зурган дээр дарж. За ном одоо програмыг идэвхжүүлэхийн тулд ном дээр удаан дарна 3 секунд. За тэгээд нэг гэсэн тийм гарч ирсэн. Доошоо нэг дараад код гэж орж ирэх окейгоо дараад дээшээ нэг дараад 1000 гэдэг идэвхж 1001 гингуутай окейгоо 4 удаа дарна. За одоо ингээд програмаа идэвхжүүлсэн. Одоо дээшээ ингээд дараа яваад нэмэрхүүгөө дараа 19 хүртэл 15 хүртэл. Одоо P15. Энийг тэг бол энэ байнгын байх тоошоо за тэг гэдэг чинь бол. За P19 дээр очоод сайн уу идэвхжүүлээг байна. Нэг 3 болгоно. P19 дээр очоод асах цагаа хийн 21 цаг 00 гээд одоо асах цаг чи 21 цаг 00 шүү дээ. Өмнөгийг 21:00 гэж хийгээд окейгоо дараа идэвхжүүлээд P2 руу очоод одоо нийт ажиллах цагаа хийн гэсэн үг. Одоо энийг бол нэг 5 цагаар явах уу 4 цагаар явах уу. Гол хоол хийдэг газрын чинь 4 цагаар л явчихдаг хөө. Гол малын чи нөгөө усмас хоол мол уур гараад. Дараа өөрчлөхөд наад ажиллах цагийг чинь яг энэ одоо энэ цагаа л уртцаад өгч байна. Бус төгрөг нь бол юунд байж шүү дээ. Юунд байж байна. Энэ одоо байгаа цаг чинь өөрчлөгдсөн байж магадгүй шүү дээ. Автомат буулгах цайд өөрчлөж магадгүй. Удаан ажиллаагүй шууд унтраагаад байгаа болохоор. Тэгээ энэгээ бол тэгээд окей тэгээ ойлгомжтой. Энийгээ дараа дээшээ дараад ингээд өдрөө сонгоол. Цагаа сонгоо минутаа сонгоол тэгээд явчихна шүү дээ. Тэгээд цаашлахтаа бол ойлгомжтой нэмэх хэсэг 2 удаан дараа. Одоо сенсийн унтраач 19 цагаас сенсийн ажиллуулаарай за. Энэ дээр чожийг гаргаад эдгээр нэг л арч тавьлаа шүү дээ. 9:30 10 үед тасаачихгүй юу. Тэгэхгүй өдрөө хүүдүүдээ